Тэгш өнцөгт гурвалжин. Тэгш өнцөгт гурвалжин нь 1 өнцөг 90 градус байх гурвалжин тэгш өнцөгт гурвалжин гэнэ. Тэгш өнцөг үүсгэж байгаа хоёр талыг А, Б талыг кат гэнэ. Тэгш өнцгийн эсрэг талыг гипноз гэнэ. С тал маань гипноз. Тэгш өнцөгт гурвалжины тэгш өнцөг үүсгэж байгаа хоёр талыг катд, тэгш өнцгийн эсрэг талыг гипноз гэнэ. Өмнөх хичээлээр багш нь гэрийн даалгавар өгсөн байгаа. Нэгд квадратууд нь ижил байгаад энэ дүрсийг зураад ирсэн байх ёстой. За энэ дүрс дээрээ жижиг шар маань А талтай квадрат, ягаан нь Б талуудтай квадрат, цэнхэр нь С талтай квадрат. За үүнийг ижил хэмжээгээр нь С тал руу нааж үзье. За эхлээд хэдүүлээ ягаан квадратаа цэнхэр талтай авчиж байршуулъя. За та нар дагаад тэгээрэй. За дараа нь шарыгаа цэнхэр тал руугаа бас байршуулъя. За энийг нь хэсэг нь салгаж эхний 2-ын, дараагийн 3-ын, дараагийн 2 нэгж квадратын, 3 нэгж квадрат, дараагийн 1 нэгж квадрат. За ингэхээр ямар өөрчлөлт орсон бэ хүүхдүүдээ? Хоёр жижиг квадратуудын нийлбэр нь том тэр С квадратын нийлбэртэй тэнцүү орлоо. Үүнээс А квадрат дээр нэмэх нь Б квадрат тэнцүү С квадрат. Катуудын квадратуудын нийлбэр нь гипнозын квадраттай тэнцүү. Үүнийг Пифагорын теорем гэнэ. Дахин уншия. Тэгш өнцөгт гурвалжны катуудын квадратуудын нийлбэр нь гипнозын квадраттай тэнцүү байна. Үүнийг Пифагорын теорем гэнэ. За энэ мэдлэгийг ашиглаад дараах бодлогыг бодож үзье. Жишээ бодлого. Тэгш өнцөгт гурвалжны катууд нь 3, 4 бол гипнозыг ол. Тэгш өнцөг үүсгэж байгаа хоёр тал буюу катууд нь 3, 4 гипноз нь мэдэгдэхгүй байна. Пифагорын теоремосоор катуудын квадратуудын нийлбэр нь гипнозын квадраттай тэнцүү байдаг. Үүнийг ашиглаад бодвол 3-ын квадраттай нэмэх нь 4-ийн квадрат нь альфа квадраттай тэнцүү. Альфа квадрат тэнцүү 9-тэй нэмэх нь 16. Альфа квадрат тэнцүү 25-тай тэнцүү болно. Үүнээс квадрат язгуур шилжүүлвэл альфа тэнцүү язгуур дор 25, альфа тэнцүү 5. Тэгэхээр биднүүсийн гипнозын урт маань 5 байжээ. Цамхагийн өндрийг олоорой. За өндөр нь мэдэгдэхгүй байна. Тэр завнаас цамхагийн суураас зав хүртэх зай 8 м. Цамхагаас зав хүртэх зай нь 10 м бол өндөр нь хэдвэ? За Пифагорын теоремосоор катуудын квадратуудын нийлбэр нь гипнозын квадраттай тэнцүү. Бидний зураг дээр нэг катд мэдэгдэхгүй нөгөө кат 8, гипноз нь 10-тай тэнцүү байна. Томьёо осоор орлуулан бичвэл 10-ын квадрат тэнцүү x-ийн квадраттай нэмэх нь 8-ын квадрат. Мэдэгдэхгүй байгаа талаа x гэж тэмдэглэлээ. Тэнцүү x квадраттай нэмэх нь 64. X квадрат тэнцүү 100-аас сасах нь 64. X квадрат тэнцүү 36. Үүнээс квадрат язгуур шилжүүлвэл x тэнцүү язгуур дор 36 буюу x тэнцүү 6. Цамхагийн өндөр 6 байжээ.